За хай ярилцлага гэж байна. За юу вэ да манайхаа өнөөдөр бидний анхны дугаар ч юм уу ингэж хэлдэг юм уу? Өглөө өдөр оройн минь за өнөөдөр ингээ манай эхний дугаар явах гэж байна. За Өөрийгөө танилцуулах юм уу? Өөрийгөө танилцуулна шүү дээ. тийш дээ. Тэгэхгүй бол дараа нь Өөрийгөө танилцуулах. Хэлхийг хүссэн зүйлээ хэлчихгүй юу? камер үүч гэсэн нүүр царайнд бичигдэх байгаа ч гэсэн би амар хичээд байна гэж. За намайг Намуна гэдэг одоогоор бүгд найрамдах Солонгос ард улсад магистра хийж байгаа. Тэгээд намхан нэг тийм хүн байна. Тийм Инад их сургуульд сурдаг. За намайг төгсөө гэдэг би бас бүгд найрамдах Солонгос ард улсад сурдаг. Тэгээ мастер хамгаалах гад энд ингээ байж гин. Тэгээ би Намунагийн эсрэг өндөр гэж. За ийм хүн байна. За би яг голтон Намунагаас өндөр төгсөгчөөс намхан. Би бас бүгд найрамдах Солонгос ард улс биш. Би зүгээр соод. Би зүгээр соод. Энэ хоёрыг бодлогочлох баг. Би мастер хамгаалтаар ирсэн. Гэхдээ одоо хэлний бэлтгэлийн 4-р төвшөнд. Оо нэрээ тий. Би болохоор төгсөөч нь хэр удлаа 4 жил болж байгаа юм те. Би би 3 жил те. Хакгийн дөрөв. 3 жил болсон. Би 2 жил. Тий 2 жил хаагаас жоохон өнгөрөөд баг 3 жил болох ч байгаа 12 сард тий. Тэг явж байгаа юм байна. Би дөнгөж 10 сар болж байгаа. Тий. Жаа хүүхдээ наа. Би дөнгөж ирж байгаа тий. Ойлаа юу наалт. Асуултаа шууд эхлэх үү эсвэл жоохон юм ярьж байгаа эхлэх үү? За шууд хэлцсэндээ ч яах вэ? Тэгээд эхлээд хэлэхэд ямар тач одоо ярих чаа зүйлс бол зүгээр л бидний бодол. Бидний үзэл бодол болохоор яг тэгээ заавалчгүй зөв буруу гэд эсвэл бидний үзэл бодолтой тарахгүй байлаа гэд ойлгож байгаа юм тийм. Тийм өнцгөөс та нарт тэгээд хэрүүл хийгээд ороод ирв. Эхний асуултаа тийм хийхгүй. За би хэлэхгүй. Уншаад явчих юм уу? Солонгост ирэхийн өмнөх төсөөлөл болон бодит байдалтай зүрсэн үү гинэ. Тэгээд тийм болон үгүй. За Намунагийн үнцэг. За зүрсэн үү? Эхлээд яг тийм үгүйгээ хэлж байгаа. Тэрний дараа нөгөө нэг үзэл бодлоо нэгээр хэлээ авчиг гэж бодож чинь миний хувьд бол. Би яг ингээ хүмүүстэй эхлээд танилцаж манилцахдаа одоо ингээ солонгосчуудаас надаас асууж байгаа шүү дээ. Чи юу ингээ тий солонгос чам таалагдж гин үү ч юм уу. Тэгээд юу нь гоё вэ, юу нь муухай вэ ч тийм үү тий өмнө юу гэж бодож исэн, яагаад ирсэн гээл тэр болгонд нь би болохоор хариулахдаа ямар ч бодлого ирсэн. Бодлого ирсэн болохоор яг үнийг хэлэхэд нөгөө нэг төсөөллийн зөрүү мөрөө ч юм уу тиймэрхүү гараагүй гэж бодчихсон байхгүй юу. Тэгсэн чинь ер нь ингээд сайн бодоод ирэх юм бод яг үнийг хэлэхэд зурсан билээ. За зурсан гэдэг үн хариулт өгч байгаа юм байна. Аа тийм зурсан. За тэгвэл төгсөөгөө зурсан уу зөрөөгүй юу гэдэг асуулт дээр хариулт авъя. За миний өнцгөөс гэх юм бол би яагаад зурсан бэ гэхэлэр штэ. Би ингээд Солонгост амар гоёор бодоод тэнгууд манай би чи хэлний бэлтгэлд анх ирж байгаа байхгүй юу. Тэнгууд хэлний бэлтгэлийн сургууль маань амар хөдөө байсан. Тэнгууд би чи ингээд сөөвлж гэдэг тэр байгаа газараа ингээд сөөвлж бодсон байсан байхгүй юу. Тэгсэн чинь сөөвл шиг биш байсан. Тэр ер нь л зурсан. Бас зурсан уу? Тийм зурсан. За миний хувьд бол тэгвэл зөрөөгөө гэдэг үнцгтэр ингээд саналаа өгөх юу? Зөрөөгүй. Тийм зөрөөгүй. Яа гэх юм бол ер нь яг миний үнцэг миний бодол бол юмыг бол яг ингээд нөгөө нэг хитрхи төсөөлөд яачих юм бол дараа нөгөө нэг төсөөллөөс доогоорох юм бол миний сэтгэл санаа угаасаа шалаар нэг болно гэдгийг мэддэг тэр өнцгөөс ингээд төлөөлөн амьдэрдэг болохоор ер нь бол нэг амар сүртэй зурсан юм бол байхгүй адилхан байшин барилгатай тийм улс руу очно л гэж бодсон. Хүлээлт ер нь тавиагүй юм шүү дээ тий. Хүлээлт бол нэг амар сүртэй бол тавиагүй. Цаг агаар дээр бол хүлээлт хүргэн тавьсан. Аха. За одоо тэгвэл яг зурсан зөрөөгөө гэдэг дээр дэлгэрүүлээд хоёрын өнцгөөс сонсъё. За яаж зурсан гэхээр тэгэл яг л бусдын адил гэх юм уу? Одоо ингээд солонгос кинон дээр гардаг шиг төсөлжсэн баггүй юу? Хүмүүсийг амар гоё мó. Яг хүмүүс гоё л доо. Тэгээд залуучуудыг амар ингээд халамжтай гэл. Яг солонгос залуутай уулзч үзээгүй л дээ. Романтик өнцгөөс хараад ирсэн байна тий. Тийм, ер нь бол яг тэгсэн чинь үгүй байсан гэх юм уу? Одоо энэ хүмүүс чинь ингээл амар завгүй мавгүй байж байгаа л. Тэгэнгүүт чинь нэг жоохон
Жохон уйтгартай амьдралтай юм санагддаг надаа. Тэгэл Тэгэл тавтгалган уу. бороо оржонгууд нэг шүхэр бэрсэн залуу гарч ирэх мөрхөөсөн биш үү намуунагийн бодлоор. Жохон open minded юм хүссэн байхгүй бэ? Тэгсэн чинь солонгосчууд ерөөсөө open minded байгаагүй гэх юм уу? Яг тэрний үед бол тийм шүү бүр яг. Арай Арай л нэг хаалттай юм шиг тийм задгаа ингэртэй ууц өмсч болохгүй болохгүй гэж байна. Тэр нь амар сонь. Ихсүүлээд. Тэгээ нүрний подкаст бодог мод хүртэл жоохон тод байх юм бол тэр үнийг харах үнцг нь жоохон өөрчлөгддөг. Тэр үнтэй харилцаанд бас жоохон тиймэрхүү болдог юм шиг миний үед бол санагдсан энэ хугацаанд амьдрахад. Би тэрэн дээр бол сайн мэдэхгүй байна. Яг тэгвэл би нөгөө нүрээ будаж чаддаггүй. Тийм болохоор нөгөө нүрээ амар боддог. Яартаач. Тэр нэ. Тийм ерөнхийдөө бол нэг тиймэрхүү л ялгаа гарсан дөө. Тэгээд төгсөөдөө адилхан битэр ч угаасаа нэг хэлний бэлтгэл байсан юм. Хөтөд ч тийм намайг нээд тийж явдээ нөгөө нэг хөдөө ясна чи нөгөө хөдөөнөө байсаар л байна уу? Манай хөдөө угаасаа гоё мөнгө өргөдөггүй юм гэж. Хөдөө амьдрахсан даа Тийм талтай мөнгө өргөдөггүй юм аа. Тийм. Тэ амар чимээгүй те. Чимээгүй юм 50 хичээлэл хийсэн. Тий, яг хичээл хийх орчин бүрдсэн байсан. Тэр нэмэг гоёс. За чиний хувьд яаж төгсөөгийн хувьд яана? Зүгээр хичээд бодчихдаг угаасаа би хичин нагаа юм. Малаа угаасаа миний дүү байгаа юм гэж. Яг гоо миний хувьд би сая хэлсэн шүү дээ нөгөө нэг шууд би жоо нисэх онгоцны буудлын дээр буугаад шууд хөдөө явсан бохгүй юу? Тэнгүүд хөдөө явсан чинь би ингээл кинон дээр намуунатай адилхан кинон дээр гарсан шиг тийм ингээл амар гоё ингээл шилэн өндөр байлга байх юм болоо гэж бодоод тэнгүүдээ ингээл нөгөө нэг жишээ нь ингээл би яг дотор байранд биш one room ингээд түрээсэл байр амьдрдаг гэсэхгүй. Тэгэл нөгөө one room амар гоёор ингээд төсөлдсөн зэ ингээд амар хүлээлт ер нь л амар тавьж ирсэн бохгүй юу? Бис амар содлог гიშгэлээ тэгтээ амар содлог гიშгэлээ амар гэдэг үг амар яриад байдаг шүү. Яг тэгтээ амар гэдэг үг амар ярьдаг шүү. Тэг юм болохоор амар гэж амар ядаргаатай. Тэгэл тэгсэн чинь яг тэр хөдөө очиод метро байхгүйсэн. Тэгээ хоёр дахин бол метроогүй мó. Yes. Ер нь би яг Монгол улстай очиж байгаа юм шиг л муухай хэлсэн тэгээд. Одоо ингэ намайг бариад идчихээ та нар. Тэгээд 10 л үзнэ. Ман хэлээ сая. Тэгэл тэгсэн чинь ямар ч автобус нь баг нэг цагт нэг л явдаг заяа. Бүр тийм Оо юм уу? тийм бүр тийм. Тэгэл харагдчих шүү дээ. тийм. Тэгэл тэгсэн чинь би яг тэр амьдрах орчноо төсөөлвөл тэгээ тэнд хамгийн амар нөгөө нэг юу байсан. Сургууль нь тухайн үед ч би 9 сард ирсэн гэхээр чинь сургууль яаж байгаа амралтын өдөр очсон юм уу? Ямар ч хүүхэд байхгүй. Сургуулийн юм оюутан тийм оюутан болж байгаа юм амралтанд очсон баха. Үгүй чи яг намар ирсэн баха. Намар очсон. Уяасаа би 9 сард ирээд чи 12 сард ирсэн шүү дээ. Би өвлийн амралт ирсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ямар ч хүүхэд байхгүй. Тэгээд амар гайхаа. Тэгээд тэнд хамгийн гол нь хятад хүмүүс амар гэсэн байхгүй юу? Би ч нөгөө нэг яс махнаасаа цаанаасаа хятадуудтай амар дургу. Бэсэн гэж нөгөө Чингис хаамаа. Тэгэл тэгсэн чинь би ямар сонирхолтой юм. Ер нь л тэгэл амар хүлээлтээс үгээс амар амьдрах орчин маань амар тэнэгсэн. Тэгээ метро авахгүйсэн. Тэгээ би ч нөгөө нэг хамгийн гол нь метронд суух мөрөөдөлтэй байсан. Ямар хөөрхөн мөрөөдөл. Тэгэл метро дотор байхгүй автобус нь нэг цагт явж муугаал. Тэгэл нөгөө нэг тэр төм өвн яж хат манай тэр нөгөө нэг тэр амьд оюут одоо амьдарч исэн газраас бүр амар хол заяа 20 минут 30 минутын зайтай. Тэгэл тийшээ чи автобус нь баг цагт нэгт гэхэрч би ч баг тэр нэг сумын төв шиг газар амьдардаг байхгүй юу. Тэгэл би бүр амар ер нь ихний 3 сар амар сэтгэлээр унсан. За одоо марлаг явцсан юм. Би ч нөгөө нэг хамгийн доогуур нөгөө нэг төсөөлөд ирсэн гэдгсэн шүү дээ. Тэгсэн болохоор уг нь гайгүй байсан. Гэтэ one room-ийн хувьд бол жижигхэн хувьд бол айгүй жижиг санагдчихлаа байсан л та. Арай дэндүү жижиг нь энэ авин. Тийм. Гэтэ одоо нөгөө нэг жоохон манай монголчин нөгөө нэг тал сайхан газар айгүй том. Тэгээд манай байр яасан юм чинь гэсэн айгүй том. Тэгээ бүр ингээ нөгөө манайх ч бүр вантай байдаг үстэй. Тийм вантай байдаг. Миний бүр хамгийн шоконд орж исэн юм зүгээр ингээ 0 өрөө орсон чинь урдаас ван аахгүй. Би тэгээ яаж исэн байх юм гэсэн чинь зүгээр ганцхан шүршүүр ингээ урдаас харууллаа. Тэгээ би бүр бас жоохон шоконд орж ирсэн үед бол орж исэн. Би энэ дэр нэг юм хэлчих. Хамгийн амар нөгөө марлагийн байр заяа. Өмнө намана битэр чинь бас өмнө нөгөө румитүүд 있었хгүй юу. Тэгээ бит хоёрын амьдарч исэн one room-с том ёдтоо. Тэнгүүд
Тэгвэл маслагаа нэр жижигхэн сонсож бас тэгэл бодсоо бид тэр one room-ээс жижигхэн one room-д хоёул амьдэрдэг байсан. Тийм ээ. тэгэл тэр багтаж ингэж чадаагүй юм да гэж. Тэгээд хоёртай гарсан байд юм аа гэж. Тийм. Амьдралаа ярих Тэр нь одоо. нэрэн дээр тийм байсан ч гэсэн яг одоо угаасаа хэдий гадаад байлаа ч гэсэн одоо нөгөө гэртээ орлоо, гэртээ ганцаараа амьдралаа. Тэр ганцаараа ингээ өөрийнхөө орон зайг үүсгэж байгаа юм чи хэдий гадаад байлаа ч гэсэн амар тийм гадаадд амьдарч байгаа мэдрэмжээс аваагүй. Нөгөө хүмүүс чинь гадаад очлоо. Гадаад очихоос өмнө яа би гадаад руу явах чинь амар гоё яхахтай махтай гэж боддөө шүү дээ. Миний хувьд бол зөвхөн угаасаа л нөгөө гэртээ яг өөрийнхөө орон зайг үүсгэсэн байсан болохоор нэг амар сүртэй гадаадад оцсон тийм амар төсөөллөөс тийм дээгүр мэгүр юм бол ерөөсөй байгаагүй. Адилхан байшин барилга байсан, зам мам байсан. Яг нэг өөр юм метро байсан. Метрон суугаачсан нийтийн тээвэр шиг л санагдсан. Нэг амар сүртэй амар гоё юм аа. Ямар гоё юм бэ? Гадаад улс чинь ийм гоё юм уу гэдэг юм бол би нөх амар сүртэй мэдрээгүй. Оо. Тэгвэл чи нөгөө нэг одоо юу гэх юм энд ирээд нэг амар гоё санагдсан юм байгаа. Амар л гэдэг айгүй хэцүү. Амар гэдэг үгийг амар их ашигладаг шүү. Танай тийм хоббит яцгаа. Үнэхээр гоё санагдсан юм бол одоогоор сүртэй гарч ирээгүй л би Эверлэнд өчтөр явсан гэдгсэн шүү дээ. Эверлэнд гэсэн надад нэг амар сүртэй гоё санагдаагүй зүгээр л за адилхан парк яхаа томруулсан хэд дахин томруулсан парк тэгээд би жоохон тийм сөрөг үзэл бодлоор харт юм яа амар хоочртайсан болохоор тэгэл Хүмүүс бас тэгтээ тэгээд идэм лээ. Айгу очтой болохоор бутаглаамд нь сууж. Тийм нөгөө нэг төсөөлөөс доогуур байсан зүйлс нь айгу их байсан. Тийм тэгээд яхаа тэгэл Солонгос улс тэгэл адилхан л улсаар тэгээ бүх систем нь яаж явагддаг тэрнтэй адилхан санагдсан л да. Би за чи. За би нэг юм хэлчих. Нөгөө би чи нөгөө бүр нөгөө монголчууд ингэж ярьдаг штэ. Эсвэл ядаж гадаад явдаг махад 90 яваад үзчихвсэн тий. Би ерөөс 90 ч явж үзээгүй. Тэгээ шууд Солонгос хүрээд ирсэн байхгүй юу? Тийм болохоор бүр амар өндөр хүлээлт хэлсэн гэсэн. Яа ч юм нэг амар тийсэртэй хүлээлт тавьж байгаагүй шүү дээ. Ер нь хүмүүсийн ярианаас сонссон байсан болохоор яг тэгдэг байж магадгүй. Эрхийнхээ өмнө гэхдээ нэг ингэдэг тий. Одоо Солонгост амьдарч байгаа хүмүүсийн подкаст сонсч онсоо тий. Нөгөө групп мөрөвтөнд би нөгөө нэг Солонгост амьдардаг монголчууд гэдэг нөгөө групп мөрөвтөд өгдөө шүү дээ. Эсвэл нүүдэлч монголчууд заа тий тэр мэрлэг нь ороод ерөөхдөө яад ийдэм бэ гэд ер нь айгу харцсан. Гэтэ тэрэн дээр хамгийн амар нэг зарайсан баггүй юу? Нэг ажил байгаа гэд тэнгүүдээ ажлын цагийн тавих нь хүүх яасан өндөр юм бэ гэж бодоод Бэс тэр цар нөгөө нэг юуны зарласан юм. Тэгээд хоёроос тийм мэддэг зар. Хоёр гэхдээ тэндээсээс хөөх юмнууд миний зэ тэр нүүдэлчин монголчуудаас гарч ирдэг юм нь юу гэж энэ хүүхэн энтэй явуултаа. Энэ хүүхэн манай гэр бүлийг самраад гэсэн зар. Гэрэт нь тийм. Йоо харин цаа амар самраад гэдэг юм бол гэхдээ нэрээ. Ягаад эртний хүн самарч болдгоо. Тэр самарсан байж болдгоо юм бол. Тэр гэхдээ амар сайн хүүхнүүдийн л зургийг тавьдаг тий. Эртний нөхрийнхөө бас зургийг тавих хэрэгтэй байхгүй та нар. За энэ жоохон сэтгэлээсээ гацчлаа. За тэр чи яах вэ? Би болохоор нэрээ гэхдээ ингэсэн шүү дээ. Надад бол ингээд хамгийн түрүүнд хамгийн гоё байсан зүйл нь болохоор би чи нөгөө нэг шууд оюутны байранд орсон шүү дээ. Дотор байранд ороод тэгсэн чинь ингээд надад ингээд өөрийн гэсэн ор заяа. Тэгснэ өөрийн гэсэн ширээ сандалтай байсан байхгүй юу. Тэнгүүд манай сандал миний тэр сандал болохоор яг нөгөө нэг офисын тим сандал. Йоо тэгэл би чинь за яг ингээ ярих юм бол би ингээд амьдралдаа анх удаага ингээ ганцаараа баг ингээд яг Монголд ингээд ганцаараа байж мэжсэн л та. Гэтэ нэг өөрийн гэсэн юмтай ингээд яг тэр мөч болохоор яг Солонгост ирээд тахгүй юу. Нэг бүх зүйл нь яг минийх зөвхөн минийх гэдэг нэг тийм байсан. Би дааж амьдрах. Эхлэл ер нь тавигдсан гэх юм уу? Тийм. Тийм болохоор амар гоё байсан. Яг үнэ хэлэхэд тэр нь бол бүр ингээд тэгэл би ширээгээ баг үнсгэн хоолгүй байдаг. Тэгээ яг нөгөө номын тавир мавир нь амар гоё за. Тэгэл за энийг өстө номоор дүүргээгүү л дээ. Ихтэй ямар тааш тэгж бодож боддогээс. Сайхан бодлоо явж. Тийм байна. Тэгэл өмшгөл. Тэгээд нөгөө гоё стикер наан маань энэ төр гээл зөвхөн миний ширээ миний ор энэ төр гээд амар таалагддагсан манай. Тэгсэн чинь марлаа биш тэр хар багаас л бие дагаад өсцөнтэй нөгөө яг шууд Монголд оюутан болоод тэнгууд баг тусдаа ээж аваасаа тусдаа амьдрал. Тийм би тэгээд нөгөө нэг
оюутан болохоос өмнөсөн ер нь бол гэртээ өдөржингөл ганцаараа байдаг гэсэн хүүхд. Тэгээд Тэгээд угаасаа манай гэрийн бүх юм баг миний л юм байсан болохоор нэг амар миний юм гээд нэг амар хайрлаад байж үзэггүй болохоор яг чиний өнцгөөс бол харахад нэг амар гоё гэдэг үгээр мэдрэмж бол өгөөгүй мэн тий. Яа на энэс Одоо л ямар тааш ямар даварцсан охин бэ гэж бодож магадгүй уучлаарай. Энэ миний л үнс нөгөө төрөний хийсэн шиг. За тэгвэл солонгосын төсөөлөл за биднэрт нэг иймэрхүү байсан юм байна. Зурдаг хүндээ зөрөөл зурхгүй хүндээ бол зурдгүй юм байна тий. Тийм хүмүүс бас байдаг юм шүү. Тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд юу юм шүү. Ер нь гэхдээ манайхан кино миногоо жоохон даруулгатай үзчихсэн дээр юм бэ шүү. Тийм даруулгатай үзэхээс гадна манай солонгосчдоос өөрсдөө аягүй даруулгагүй итгэлтэй тийм үстэй тий. Аягүй гинти учрал гаргаж ирээд хүний сэтгэл зүрхтэй гоо. Тэгээд эцсийн дүгнэлт нь тэр юм уу тий солонгосчдыг ч тэгж бодож байгаа юм уу тий. Тэгвэл одоо өнцг нь одоо тийм байж. Тэгвэл солонгос биш үү тий. Одоо хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол одоо чамд ингээд дахиад өөр улсад очих юм эсвэл Монголдоо үлдэх юм эсвэл солонгос руу ирэх тийм сонголт байх юм бол буцаад ингээд солонгостой ирэх замыг сонгох байсан уу гэдэг асуулт байна. Тийм үгүй. Цаг хугацааг ухраавал дахин энэ сонголтоо хийх үү гэж байгаа юм шүү дээ тий. Тийм. Солонгостой ирэх сонголтыг хийх үү эсвэл Монголдоо үлдэх үү эсвэл өөр улс руу явах байсан уу? Хүний нөгөө нэг сэтгэл зүй чинь ер нь бол бараг л 5 минут 5 секундээр ингээл өөрчлөгдөөл ингээл явдаг шүү дээ тий. Тэгээд хүний бодол гэдэг чинь бас тэгэл тэрнтэйгээ адилхан ер нь бол өөрчлөгдөөл хувьсаа явж байгаа шүү дээ. Яг энэ мөчөд болохоро би бол дахиад ирэх байсан баха. 5 минутын дараах намуунаг бол мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч тач яг энэ цаг мөчөд байгаа би бол дахиад солонгост ирэх байх. Яг үнийг хэлэхэд анх бол амар харамсчихсан. Яах гэж ирвэ мэрвэ гэл. Тэгээс шаал дими ирсэн гэж бодогддог басахгүй. Тэгэл тэгсэн чинь амьдрах тусам нөгөө нэг жоохон тасаад ирсэн гэх юм уу. Багаар ингээ жоохон тасаад эхний 1-2 жилдээ бол ерөөсө тасаагүй. Ер нь бол амар завгүй мавгүй байж байгаа л нэг мэдсэн чинь ингээ 3 жил болсон байхгүй. Тэгэнгүүт хүмүүст ингээд би ингээ 3 жил болсон гэл тэнгүүт ямар утсан гэдэг хгүй. Надад бол ерөөсө баргал нэрэ худалч хүнд бол баг 10 онц юм шиг л мэдрэмж байгаа гэдэг хгүй юу. Одоо л яг чихнээсээ тасаад ирж байна. Тэгээ нэг хаяа нэг амьдрал нэг амар хэцүү болоод ирдэ штэ. Мөнгө төгрөггүй болоод ажил хийх болоод яг хөө ихэнхдээ ажил хийдгэлдэг. Гэхдээ ер нь нэг тийм ажил мэжлгүй болох ч юм уу тэг яг нэг тийм үе идэв штэ. Тэр үед бол яах гэж ирвэ мэрвэ гэж жоохон бодогддог. Гэхдээ ерөнхийдөө бол одоогийн байдлаар ирнэ буцаж ирнэ гэж бодож байна. За төсөөгч чиний их бодлыг миний хувьд яг хоёр тал дээр хоёр өнцөг дээр хоёулын дээр нь ярих юмтай юм шиг санагдаад байна л та. Гэтэ хэрвээ ингээд дахиж цаг хугацааг ухраах юм бол ирэхгүй гэдэг хариултан дээр нь ярих юм бол яг манай үеийнхэн ч одоо айгуу гоё ажил төрөлтэй эсвэл гэр бүлтэй амьдрал зохион явж байгаа шүү дээ тий. Яг тэр талаас нь харах юм бол дахиж ирэхгүй байх сонголтыг хийх юм бол харамсахгүй байх. Гоё ажиллаа хийгээд гэр бүлтэй болоод ч юм уу тэгж амьдрахыг сонгох юм бол ирэхгүй байх сонголтыг сонгохоос яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол яг энэ солонгос тахта цаг хугацаа алдаад байгаа мэдрэмжийг айгүй их мэдэрдэг. Тэмстэй. Жоох өвчих сандал оролтоод байгаа. Тийм яг одоо ингээд нэг мастера төгсөөл буцаад Монголдо очлоо гэж бодоход яг дахиад бүхнийг тгээс эхлэх гээд байгаа юм шиг санагддаг. Дахиад нэг ямар ч ажлын туршлагагүй очоод тэр ажил намайг авах ч юм уу авахгүй ч юм уу тэгээ бүхэлдэн учраа төгсөн настай болоо эрэнгүүтэл нөгөө нэг одоо манай үеийн Монгол залуучууд ч 30 руу төгөрч аяйгуу гоё байр машинтай болцсон гэр бүлтэй болцсон ер нь амьдрал нь хөөрхөн тогтнох гээд яг эхлэлтэй орцсон явж идэв шүү дээ. Тэгтэл би буцаад очихоор дахиад яг нөгөө нэг 18-тай нэг бацаан очоод дахиад нэг амьдралын нэг учрыг олох гал арга ядал явах ч юм шиг санагддаг болохоор бас энэ дэрсэн сонголт нь яг тийм зөв буруу юу гэд эргэлцдэг. За 18 биш юм аа гэхэд яаж 22 насны дээр тий 22 суулаад төгсвөл яах уу гэж яах уу яг тийм хүн болоод очих юм шиг санагддаг.
боддог болохоор эрдэн дээр айгу сэтгэл төвшүүртэй тэгээ яах гэж ирвэ гэдэг бодлоод маш их төрдөг. Харин буцаад солонгосыг буцаад ингээд сонгоно гэдэг бас тал дээр бас яг хүүтэй. айгу зүгээр л санагдал та солонгос улс ч айгу дэжгүй шүү дээ. Амьдрах орчин айгу дэжгүй болохоор бас нэг ирсэн ч цаг хугацаа дахиж хураалаа гэж бодоход дахиж ирсэн ч бас харамцахааргүй байх гэж бодож байна. Миний үзэг. За төгсөгч. Хоёр талтай л юм байна. Бүр толгой хэрэгчлээ. Хоёр талаас нь айгу бодтгол тоо ер нь юм. Хоёр зүртэй юм байна. Наа яг надад хоёр зүртэй. За миний яг ирэх юм уу ирэхгүй юм уу? Би бол буцаж ирнэ. Би ер нь солонгос Чи ирэх гээд байгаа мó те. Би буцаж ирнэ. Гэтэ яг тайлбарлаж чадахгүй байна. Яг яагаад буцаж ирэх гээд байгаа гэдгээд тайлбарлаж. Өөрөөс надад нөгөө юм би болоод байгаа юм шиг чагаад. Түрүүлсэн шүү дээ нөгөө нэг ирээн чи явж үзег байхдаа солонгост ирээд тэгээд Хүши 90 оруулаа чи юуник. Би нэг 90 орж үзмээрээ намайг нэг оруулахад хаш та нар 90 л гэдэг. 90 рүү нь явуулаад өгөөч. Гэтэ би яг тайлбарлаж чадахгүй байна. Гэтэ ямар ч би буцаж ирнэ. Шин бид 90 орж шууд орсон байхгүй юу? Хүмүүс чинь заавал нэг 90 орж амьдрал нь эхэлт юм шүү. 90-ээс шууд юм багасаа амттай гэсэн юм. 90 л орох байсан юм соёлоо. Тийм 90 л. Тэгээд Та хоёр намайг нэг мөнгө зүнг босгаад 90 явуулаад өгчөөч. За тэгэл дараач нь манайха бидний үзээрээ босгоцгаа. Би энэ доор нэг хандвин данс мас гэдгээ хэлж юм. Уцаад. Жоо ханд босгаад танд намайг төгсөөгөө 90 явуулаа. 90 явуулцгаая. Энэ подкастын нэрийн зүгээр 90 явцгаа юм шүү те. 90 явцгаая. Тэгэхээр тоглоомчгүй яг яагаад буцаж ирэх юм бэ гэх юм бол надад зүгээр солонгосын хамгийн гол нь копи амар хямдхан боддог болохоор би солонгост буцаж ирнэ гэж. Зүгээр копи аргууд. Наач нэрээ яг нэг шалтгаануудын нэг шүү. Тийм, копи тийм Монголд бол амар үнэтэй копи зөө. Тийм, кофе авч уулах юм биш. Би Монголд ерөөсө ганцуудаа авч мөнгөндөө ороод. Амар хямдхан цалингийнхаа хажууд бол амар хямдхан. Яг бодох юм бол усны үн байгаа байхгүй юу? Тийм, усны Монголын бараг усны. Тэнгүүд за ганц л амар том шалтгаан копи хямдхан. Тийм болохоор би солонгос буцаж ирнэ. Тийм. За тэгвэл би ч гэсэн ихээр шийдлээ. Би уусаа ирчтэй тий. Тийм ээ, кофе бол сайхан шүү. За тэгвэл ингээд яг солонгосын ер нь танилцуулга асуултад за дараагийнхаа дуусгая. Бид нар бол гадаад хүмүүсээ тэгээд тээврийн хэрэгсэлд явж байхад хажууд суусан солонгос хүн чинь гівэнд босоод явах ч юм уу ингээд судлаа ингээд нэг цаана маань суух ч юм уу тийм нөхцөл байдлууд маш их тулгардаг аа. Тэр үед гадуурхагдсан мэдрэмж авдаг өө. Харилт нь авдаггүй. За одоо яг чамаас эхлээд өгсөө. Яг авдаггүйгээ яг ганцхан хариулт хэлсэн. Тэгснийхаа дараа дэлгэрэнгүй хариултаа. За би авдаггүй. За намна чи л авдаг юм аа. Би бол авдаг. Би ч гэсэн авдаг. Бид хоёр эмзэг хүн. За авдаггүй гэсэн ганцхан хариултаа төрүүлээ сонсъё. За би нөгөө нэг энэ бас амар жоо паны маягийн хариулт та. Тэгтээ ойлгох нь үздэй. За нөгөө миний амьдарж байгаа тэр хотод заяо. Метро байдгүй, автобус идэх байхгүй юу? Ядраас заавал нэг тийм метро автобус газар амьдарч ааш. Йоо харин тийм намайг нэг метротой газар амьдруулад өгөөч та нараа. Чиний сонголоо. Тэнгүүт нөгөө юугийн одоо миний тэр амьдарж байгаа хот болохоор юу бүгдөө баг гадаад хүмүүс идэх байхгүй юу? Юу н дийлэнх нь угаасаа алдартай дөө. Тэр гадаад байдаг хүмүүс амьдардаг гэдгээр алдартай заяа. Тэгвэл бөөнөрөл гадаад болохоор сайхан тэгэл гадаадын хажууд ингээд суугаал. Тэг бас ингээд жоохон амар тийм нөгөө юу орчин бас амар нүдэх юм шүү. Яг үнэ. Шин ингээд сөүлд одоо би ингээд сөүл орж байгаа шүү дээ. Хүм сөүл нийтийн тээвэр мэврийн хажууд харин гэдэг байхгүй. Би утсан уцаар ярих юм бол хүмүүс ингээд нөгөө солонгос хүмүүс гадаа одоо юу гэх монгол хэлийг ойлгохгүй яриагаар нь яригадаад хахаар хүмүүс ингээд амар хардсан шүү дээ тий. Тэгэхээр ингээд тэр нас нөгөө нэг амьдарч байгаа бүсээсээ шилтгадаг хаа. Тэгэхээр тийм учраас би яг одоо 3 жил хэдэн сар 2 сар хэд хоног амьдрах хугацаанд ерөөс авч үзег юм байна. Өөрөө ер нь дандаа гадаадтай амьдарсан байж тээ тий. Гадаад хүмүүстэй хайртай өөр гадаад болох шээ. Гадаад үгүй яг бид нар яг жин гадаад ч юм уу ёо. За яг өөр орны үеийн гадаад л халаа тий. Гэтэ хаяа нэр би чинь энэ улсад гадаад гэдэг өнцгөр амьдарч байгаа штэ гэж бодохоор бас
юм байдаг тий. Тийм мэдгүй нэг юм гадаад юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Яг үнэхээр солонгосчууд ч бид нартэй чонцтой шүү дээ. Би яг нэг тийм солонгослог охин биш л дээ. Гэхдээ ер нь Аз л Аз шүү дээ. Тийм Аз царайнууд ер нь Европод очивол нэг жоохон тийм мэдрэмж авч магадгүй. Тийм арай нэг гадаадын дунд мэдрэмж тий. Аз тий. Би тэр нь дуртай. Хоёр тийм солонгос Азтай зөө Азтай байж гадуурхдаг мэдрэмж авч байгаа юм чинь Америк үл ер нь л нөгөө Аз хүмүүсийг амар гадуурхдаг шүү дээ медиа Чайна гэж. Медиа Чайна гэж. Чайна ер нь л тэгэл ингээл нэг Аз хүмүүсийг хятад Монгол тэгэл нөгөө Филиппин эдгээр харсан чи ер нь Чайна л гэж. Тэр гэхдээ ийм байхгүй юу? Би яаж штэ Чайна л гэдэн штэ. Тэнгүүд хоёр баг тэнд Америкт очих юм бол чадахгүй яа. Чадах юм уу? Үгүй ийм байхгүй юу? Одоо штэ тийм миний нэг таньдаг хүн ингээ Германд ингээд байдаг байхгүй юу? Тэнгүүд яг ингээд байдаг газараа ганц Аз нь гэж аахгүй юу? Тэнгүүд ингээд хажуугаар нь ингээд зүрсэн хүмүүс ингээд хараад байдаг гэж аахгүй юу? Би тиймэрхүү юмд бол би бол дуртай яг үнийг хэлэхэд. Яг гэвэл би тэр хүмүүсээс өвөрмөц байна, би тэр хүмүүсээс тэс ондоо байна, надад ялгарл байна гэдэг чинь өөрөө надад ингээ амар давуу тал юм шиг амар гой санагдаад байхгүй юу. Гэтэ энд болохоор Аз дундаа би нэг тийм чи нэг жоохон Буура улсын Аз шүү гэж байгаа юм шиг мэдрэмж өгөөд байдаг байхгүй юу? Солонгосчууд яг нэг Аз дундаа манайх чинь топ улс шүү гэдгийг мэдэрсэн хүмүүс нэг мэдэрсэн юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэнгүүтэл Монгол юм уу, Непал ч юм уу нөгөө манай Мьянмаруудыг бараг нөгөө нэг байр сав байд юм уу, яади тэгж тийм өнцгөөс хараад байгаа юм шиг санагддаг. Өөр улс дээр ямар тач мэдгүй ч гэсэн ямар тач Монголын хувьд зүгээр солонгосчууд нэг тийм дуртай гэсэн юм шиг мөртлөө цаагаараа нэг жоохон гадуурхаад байгаа юм шиг мэдрэмж өгөөд идэв юм аа. Зайлуул нэг ядуу буруу орны хүмүүстэй гэсэн юм шиг. Гэтэ яг бидний л үнцэг тийм болохоос ш яг хүмүүсийн бодлоос өөр байж магадгүй шүү тий. Солонгосчууд бүгдийн тэгж байгаа бас юм биш. Тэгмүүд энэ дээр бас нэг юм байна. Нөгөө солонгосчуудыг яагаад солонгосчууд өөрсдөө амар мэдрээд байгаа гэхэлэр шүү дээ. Монголчууд, Непалчууд, Филиппинчууд эдгээр энэ улсууд биш үү ядуу буурай орны хүмүүс өөрсдөө энд ирж хар ажлыг хийгээд байгаа байхгүй юу? Тэнгүүт тэгэл та нар угаасаа л хар ажил хийдэг үстэй гэдэг нүдээр хараад тий, тэгээ бараг шүү дээ тий. Одоо ингээс Монголоос ирсэн гэж гэх юм бол яг үнэ ажил хийх гэж ирсэн юм уу гэж шууд асуугаад сурдгүй ажил хийдгүү гэж асууж бол яг хөө тийм хүмүүс байдаг. Яг тэгж хоёр талаар нь асуудаг хүмүүс байдаг л да. Гэтэ ер нь тийм ажил хийх гэж ирсэн. Сурах гэж байгаа ч гэсэн нэг худлаа нэг сургалтын визтэй нэг ажил хийх гэсэн гар гээд. Гэтэ ер нь бол хүн ажиллаа хийн үү, сурна уу тий тухайн хүний сонголт шүү дээ тий. Уг нь л Гэтэ солонгосчууд дуртай шүү. Яг хөө сайн хүмүүс нь сайн тэгэл жоох мянууд мяа тэгсэн. Тэгвэл намна яагаад гадуурхагдсан мэдрэмж авдаг вэ тэр нөхцөл байдал дээр? Яагаад гэдгийг нь бол яг үнийг хэлэхэд сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар тач штэ тий. Ялангуяа ингээл автобус дотор би ингээд сууж янгот миний хажууд хүн суухгүй тэгснэ урд талд ингээд баахан хүмүүс байгаа байхгүй юу? Зогсоод яваад байгаа байхгүй бид нар амар сонио. Тэгснэ ингээ хоёр хүний судалтаа ингээ судал модл идэв штэ. За эрэгтэй хүмүүс ингээд миний хажууд ирж суухгүй бол би окей гэж бодож болно штэ. Эмэгтэй хүний хажууд би ч нэг эмэгтэй штэ. Тэгэхээр тийм болохоор ингээ хажууд суухгүй гэж бодож болохгүй юу. Тэнгүүд хинт суухгүй. Тэгээ яг солонгосуудынхаа хажууд ингээ суугаад байгаа байхгүй юу. Би нөгөө нэг яг л би солонгос биш юм шиг л харагддсан юм шиг байгаа. Тэгэл яг миний хажуу суухгүй юм шиг санагддаг байхгүй. Тэнгүүд бас нөгөө нэг метрон дотор яг тгий санагдаад байгаа бас яг тийм мэдрэмж өгөөд идэг. Тэгэхээр та нар намайг метрод байгаа гэж амьдрал би тийм мэдрэмж авмаар байна. Тийм ингээ метрон дотор ингээл явж байгаад би хэрвээ монголоор ярьж марцсан тохиолдол байх юм бол босч явах ч юм уу те. Эсвэл ерөөсөө хинч миний хажуу суухгүй ингээд байж магадад. Би тэгтээ амар сонирн санагдаад шүү дээ. Би нэг улаан цай одоо нөгөө хар арьстай хүн байсан бол бас улаан цайн тэгж болно шүү дээ тий. Хүмүүс тэгтээ жоохон мэдгүй зүйлээсээ айгаад идэв шүү дээ. Яг үнэ хэлэхэд тийм үстэй. Тэгээ нөгөө нэг хар арьстай хүмүүсийг сайн мэдгүй болохоор жоохон айгаад тэгээд нэг жоохон жирэхэд идэв юм санагдаад байхгүй. Гэтэл би ингээ яг өөртөө нь адилхан царай зүстэй Аз гар байхт чинь навд хийдэгдэг байхгүй юу. Тэгээл би яг тэрнээс л тийм гадуурхаж байгаа юм шиг мэдрэмж аваад байдаг. Тэгээ ер нь хаа очисон ч гэсэн яг үнэ хэлэхэд одоо нэг газар үйлчлэгээний байгууллага дээр тэр тэгтээ миний Монголоос биш зүгээр миний хэл муутаагаас ч болж иж магадгүй. Нэг удаа би штэ тий. Хоолны газар орж байгаа байхгүй юу? Хоолны газар ороод би ингээд захиалгаа өгчөөд тэгснээ би ингээд одоо юу гэх юм? Би ингээд цонхон талын ширээнүүд байсан байхгүй юу? Гэхдээ тэр хоолны газар ямар ч хүн байгаагүй заяа надаас өөр. Тэгэхээр ингээд 6 хүний ширээтэй ингээд
сандалтай ширээнүүд гэх юм уу байсан. Тэгэнгүүтээ 4 үнийх байсан байхгүй юу? Тэгсэн чинь 4 үнийх нь яг цонхон талтай. Тэгэхээр нь би цонхон талд ингээд суугаад юм итгэж байгаа эвгүй байгаад идэв штэ тий. Тэгээ гав ганцаараа нэг сонир мэдрэмж аваад юм аа. Тэгээ яг ингээд 6 үнийх руу би ингээд суучиж болох уу гэд асуусан чинь намайг үгүй болохгүй энэ 4 үнийх рүү суу гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь би тухайн үедээ би окей гэж бодсон юм. Асуудалгүй байсан байхгүй надаа. За 6 үнийх болохоор суулгамааргүй байгаа юм билгүй дээ. Бас хүн ороод ирч юуны байгаа гэхдээ надаас өөр хинж явах гэсэн хамгийн Захиалгатай ширээсэн. No. Захиалгатайсэн бол захиалгатай гэж бичиж штэ. Ямар ч тийм байхгүйсэн байхгүй юу. Солонгосчууд чинь ялангуяа тэгдэж захиалгатай гэж бичдэж штэ, тавьдэж штэ. Тийм байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь миний ардаас нэг солонгос залуу орж ирж байна. Тэгсэн чинь Тэр судал дээр суугааш. Яа би бүр тэгэл ойлгохгүй байсан юм нэ. юу вэ? Яаж намаа гэж Визаны хүмүүс манай нээд амар гадарсан биш. тэгээд штэ тий хамгийн амар нь ингэж аахгүй. Би ингээд тухайн үедээ бас хүн бас муухагаар ингээд юм болгоныг өөр дээрээ тусгаад авах шаардлага байхгүй штэ. Тэгж бодоод би за үлдэгдэл хүмүүс нь ардаас нь орж ирэх юм байлгүй дээ гэж бодсохгүй. Тэгсэн чинь мань ах за ганцаараа эзээр байгаа гараа явчихвал яах вэ? Наач жинхэнэ гадуурхалтай. Юу ч хэлээгүй за тэр зөөгч нь намайг болохоор тийшээгээ 4 үнийх рүү суу гэж хөөж суулгаснаа. Тэр солонгосыг болохоор тэнд суулгаад идүүлчих байгаа нэг юм тодруулъя. Тэр зөөгч нь эрэгтэй юм уу эмэгтэй? Эмэгтэй. За тэгвэл хүүсний юм хүмүүс үйдэж тийм нэг юм. Хүүснийх гэж юу нөө надлаа хүүснийх юмсан хэрвээ би тэр хоолны газар руу солонгосоор яриад те солонгосоор яриад ингээд солонгос хүн шиг орсон бол яг үнийг хэлэхэд тэр эмэгтэй надад юу ч хэлж чадахгүй юм санагдаад байгаа. Хэлээ сайжруул. Харин энэ бас хэлнээс болсон л ах. Хэлээ сайжруул минь. Гэхдээ ер нь бол шүү дээ би заавал одоо юу гэх юм байгаа орныхоо хэлээр устсаас ярих албагүй байхгүй юу? Би байгаагаараа тэр хүмүүст хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд би тэр хүмүүст өөрийгөө ойлгуулж л байвал яг үнийг хэлэхэд миний хэлний төвшин ямар ч хамаагүй байхгүй юу? Тэгээ эсвэл би шүү дээ орсноо та нар англиэр яригээд би аашлаад ивэл чадна шүү дээ. Олон улсын хэлээр та нар яригээд дайраад байвал тийм цэвэр ярмаар тийм аялахгүй яар. Ялгаагүй байхгүй юу? Тэгж яхад хэл гэдэг чинь юу юм? Яг ингээ гол зүйл нь гэх юм бол би үнийг ойлголцох л үстэй тэр чинь гол. Үүрэгтэй ингэж бодд юм манад чинь эсрэг заяо. Чи тэр улсад тэр оронд амьдарч байгаа бол тэр соёлтой тэр соёлын дагах ёстой гэсэн болохоос намайг ингээ те яг хэлийн сурж болох байхгүй юу? Угаасаа сурна гэсэн бол соёл биш ээ. Тэр чинь ямар хүлээ усын уул ёсын даг. Тэр чинь байхгүй. Тэгтээ тэрнээс бол өөр асуудал шүү энэ чинь. Тийм. Яаж чадсан. Тэгээ одоо манай Монголд нэг солонгос ирээд хөөрхөн игдүүтэй яриад унах юм бол бид нэр ойлгоо штэ. Тийм яаж хийж байгаа л Google Translate дээр бид нарт харуулах юмстэй харуулах юмстэй. Тэгээ бид нар тэгээ урдлаас нь монголоор ярьдаг тэгдэггүй үстэй тиймстэй. Тийм. Үгүй гэхдээ надад ч юм бас өөр юм аа. Та нар солонгос байгаа штэ. Тэгвэл солонгос угаасаа солонгос хүмүүс чинь угаасаа л новшийн гадаад хүмүүсийг угаасаа л тэгж доош нь өөрсдөө амар лаг гэж бодсон новшийн нэг тим хідэн гарууд байгаа штэ. Тэмүүдэг тийм усад ирж амьдарчаад яг ийм ярих ч юм уу шилтгэн баг. Гэхдээ хүний хүн ёсоор нь хүлэг өстэй байхгүй юу? Энд чинь ялгарлан гадуурхал байхгүй юу? Харин тийм л дээ. Гэхдээ энэ улсын ард түмэн чи угаасаа тийм гэдгийг бүгд л мэдж байгаа штэ. Гэхдээ штэ те одоо өнөөдөр энэ хүн ийм гээд энэ хүнийг хүлээн зөвшөөрөөд байвал тийм штэ өөрийнхөө итгэл үнэмшлийг ингээ хаалтан болохгүй байхгүй юу? Тийм тэр хүний ингээд тэр нөгөө нэг нөхцөл байдалтанд харуулад өөрийгөө тааруулна гэж тэр чинь айгүй буруу үнцэг байхгүй юу? Яг гоо манай Монголд очиод нэг солонгос гай тэгэл ингээл ингэж англиар угаасаа солонгосчууд яг амар хиллэг сайтанууд нь юм ярина л та тий. Тэнгүүд монголчууд угаасаа юм гадаад хүн шарж бай Аз бай хүн хараад тэгэл нааш амар урилгахын замтай гарч тий. Солонгос хүмүүс чинь яг тийм хүмүүс байгаа ч гэсэн тийм биш хүмүүс байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрч шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Яг миний л үнэ. Тийм тэрийг бол хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Зүгээр ер нь би тэр үед ингэж юм ялгарлан гадуурх мэдэрсэ. Тэгээ ер нь мэдэрчээд байдгаа солонгост гэж байгаа байхгүй юу? Угаасаа ямар нэг зүйл чинь давуу талтай, сул талтай тэрийг хилжиж сайжирна тийм үстэй. Тийм. Хилдэг хүн байж иж сайжруулдаг хүн байдаг байхгүй юу? Хин ч хэлэхгүй бол хин сайжруулахгүй гэх юм уу авчиж хэлэх тэр шиг. Тэр би тэгээ тэрнээс хойш тийшээ заяа. Дахиад нэг удаа орсон за. Би тэгээд за яах вэ гэж бодоод те. За яах вэ нэг жижиг юмнаас болоод бас те гэж бодоод дахиад ордог байхгүй юу? Хэлж аваад яах вэ гэж бодоод. Гэтэ тэрний зөөгч бол бүр үнэхээр ёо амар сонь. Эзэнгүү тоосгоо явуулах уу? Харилцааны үнэн соёлгүй гэх юм уу? Эсвэл яг над дээр тэгж аашлаад идэм үү? Би юусаа ойлгоогүй. Тийм надад ч угаасаа л гадуурхалтай. Миний өнцгөөс угаасаа л гадуурхалтай. Одоо ингээд юу яд штэ бас хэлний бэлтгэл ч юм уу. Гэтэ манай хэлний бэлтгэл гайг байсан л да.
Гэтэ ер нь ингээл олон улсын ингээ оюутнууд байдаг ийм газар ордон штэ. Тэгэнгүүт одоо юу гэх юм Европууд Европуудыг арай илүү үзэнгүү те. Нөгөө нэг дөнгөж саний яриад байсан манай ядуу бураа гэж үздэг орны оюутнуудыг арай доогоор жоохон үл хүндлэнгүй байж байгаад идэх те. Одоо хичээл дээр сууж байгаа тэгэхээр тэр хүүхдээ одоо Монгол хүүхд ч юм уу, Мямар хүүхд ч юм уу асуулт асууж явж байгаа тэр улсын хүүхдийг орхиовчдөг байхгүй юу? Тийм үү. Тийм башнарсан байдаг юм бол харж байгаагүй. Тийм болохоор тийм Солонгосын нэг амар хүмүүсүүдийг тийм нөхцөл байдалд дасаад яваад гэсэн төвсөгч өнцг төр би бол эсрэг байр суурь дээр зогсмоор байна. Тэгээ улс орны ер нь тийм зэрэгэл мэрэгэл ер нь хаанч явсан айгүй чухал юм биш үү? Хүмүүс тэгээд идэв шүү дээ нөгөө пассворд чинь одоо юу гэх юм. Монголын пассворд үнэн хүчгүй гээл тэр мэр чинь зөвхөн пассвортын дээр гарч ирдэггүй байхгүй юу? Зүгээр тэр улс чи зүгээр 10 хоног аялаад үс тэгэл гараал юм шүү дээ. Энд дээр би бас амар эсрэг байр суурь илэрхийлье яаш. За тэгээд яг хав саяны гэхдээ марлагийн ярьсан тэр нөгөө багш тэгдэг гэд сурган хүмүүжүүлэгч хүн тэр бол арай болохгүй. Тэр угаасаа олон улсын хүмүүстэй харьцаас урцсан биш зөө. Яг хав тооч гэхдээ ингэж бодлоо гэд солонгос хүмүүсийн бүх бодлыг нөөцлөж чадахгүй шүү дээ. Яг залуучууд угаасаа бүх хүмүүс тийм муухай байхгүй шүү дээ. Ойлгомжтой. Гэхдээ тэр охины үзэл бодлыг хоёр өөрчилж чадахгүй байхгүй юу? Яагаад гэх юм бол манай зүгээр үзэл бодлыг өөрчлөх гээгүй байхгүй юу? Зүгээр тэр хүнийг хүн бол хүн шиг л байл да. Тэгш харин тэр чинь үзэл бодлоос тэр чинь хүн одоо чамд Монгол тийм Монгол гэж харсан эсвэл Монгол ч юм уу за мэдгүй Вьетнам гэж харсан болоод чамаг тэр суудлал руу суугаж байгаа шүү дээ. Тэр чинь тэр хүний үзэл бодол нь тэр нь жишээ нь одоо ингээ өөрөх нь улсын хүн орж ирээд ганцаараа орж ирэнгүүтээ тэр залуу орж ирээд хоолоо идчихлээ шүү дээ тэр 6 хүний ширээн дээр тий. Тэнгүү тэр хүний үзэл бодол нь чамаг зүгээр тийм ядуу буруу улсын хүн болохоор ч л тийшнээс болгосон тэр хүний үзэл бодлоос тий. Аха. Тэгтээ яг тэр шиг хүн олон битгий байгаасай л гэж бодож байгаа байхгүй юу? Тэр чинь үнцэг зэг. Би тэр хүнийг өөрчилж чадахгүй ч гэсэн тий. Тэрэн шиг тийм тэнэг гарууд битгий байгаасай л гэж байгаа байхгүй юу? Бага гараа монголчуудаа та нар ч гэсэн жуулчдыг мөнгө гэж харахаа болио манаахан. Хичээж та нар өөрсдөө би зөв ядуу ус болохоор хэцээсэд наваа бариад чинь за зөв юм байна. Одоо марлаг үзлүүд сонсё. Тий гайгүй шүү дээ зүгээр л. Ой бэж гайгүй гайгуулт түнгүүт шүү дээ тий. Хүмүүс мэдгүй байгаа ирээд харлсан хүмүүсийн тоо хэдэн мянгаараа байна. Түнг тэр хүмүүс чинь энд харлаад тэгэл яг харлцгаар чинь визгүй шүү дээ тий. Визгүй болохоор тэгэл солонгос хүмүүсийг давраачдаг байхгүй юу. Тэгэл хэлсэн үгээр нь байгаа л тэгэл метронд ч гэсэн ингээл нөгөө нэг одоо гэх юм хард нөгөө визгүй хүмүүс чинь цаанаасаа нэг өөр ингээл нэг юм хулчгнаал айгаал тий. Түнг солонгос хүмүүсийг юу гэж удаалаас нь юу ч хийж чадахгүй. Түнг тэр солонгос хүмүүсийг монголч биш заяа. Вьетнам одоо нөгөө саяны нөгөө ядуу буруу орны хүмүүс бүгд тэгээд давраацсан болохоор ядуу буураа гэд асуусан үедээ. Үгүй манах баян шүү, манах баялаг, манах эс баян гэж баялаг гэдэг. Яг уу зөв ер нь солонгост ирээд тэгээд солонгос хүмүүс угаасаа нөгөө Аз дундаа хамгийн лаг элит улс гэд бодцсон хүмүүс нь ч гэсэн тэгээ бодцоо. Одоо чинь хар ажилтад биш шүү. Хар ажил хийж байгаа хүмүүс харалтаа бүгд л манай Монгол, Филиппин. Тэгтээ ер нь нөхцөл байдал яг юм тий. Тэр чинь угаасаа та нар харин үзэл бодол юм. Тэгтээ тэглээ гэж байна бид нар хүлээн зөвшөөрчлөхгүй байхгүй юу? Тийм ээ. Тийм бид нар даврааж болохгүй байхгүй юу? Бид нар байхгүй хүмүүс давраагаад байна. Харин яг хөө тийм л гэхдээ визтэй хүмүүс нь жоохон өнгөрөө авах хэрэгтэй байхгүй юу? Ядчихлоо. Тий, ядчил бид нар зөвхөн өнгөрөө тэр өнцгөрөө виз хүмүүсээ бас буруутгаж болохгүй шүү дээ. Тэд нар ч гэсэн зайлуул амьдралын төлөө ирсэн болохоор амьдрах гэж ирсэн болохоор тэднийгээ буруутгаж болохгүй. Гэтэ ингэж цаашаа өөр нөхцөл байдалд байхгүй болохоор чинь тэгж байгаа. Тэр бол бас хүний өөрийн сонголт шүү. Би одоо яг энээс өмнөх хүмүүсийг бол одоо юу гэх юм манай подкаст яг энэ яриаг сонсноос хойш хүмүүс бити харлаасаа гэж бодож байна. Хэдий амьдрал нэр амар хэцүү байсан ч гэсэн хүний газар нохоо шиг амьдрснаас өөрийнхөө газар те ядаж нэг нохооноос арай жоохон дээр амьдрсан дээр өстэй. Угаасаа алуул алга нэрээ би бол тийж л боддог. Хүний газар энд эднэрт те нохоон гүлэг мүлгөөрөө дуудулж яснаас Монголда монгол хүндээ ядаж нохоон гүлгөөрөө дуудулж ясан тэгэл амар өстэй. Энд дэжтэй те зөвхөн би нохоон гүлгөөр дуудуулаагүй Монгол улс надтай зөвхөн нохоон гүлгөөр дуудулж байгаа байхгүй би бол тэрэнд амар гоо. Тэр хүмүүс чинь Монгол биш үү те Монголд одоо тэгж амьдрснаас Солонгост ингэж амьдрсан дээр гэсэн
сонголтыг хийгээл энд ирж байгаа шүү дээ. Тэрнээс бол амар сүртэй буруутгаж амьдраад байгаа байхгүй. Угаасаа Монголч хаанч нөгөөний яриад байсан ядуу бур орнууд ч гэсэн цагаачтал байж л байдаг. Яагад гэвэл өөрх нь улс орны байдлаас илүү дээр байгаа болохоор цагаачлах гэж харлах гэж ирсэн байгаа. Их орноо битгий голоорой. Бас тэр нэг харлах үгүй гэсэн сонголтыг бас тэгж амар юу яах. Гэтэ бусдаа гай болж байгаа байхгүй юу? Яг үнэ хэлгээд хэлэхгүй л. Би Яг бол тэднийг бусдаа гай гаргаж гэж байгаа боддог. нэг хангалахаар хангалах нь бол яг бусдаа гай болж байгаа хүмүүс бол бас зөндөл байгаа. Харууд бол харж байгаа хүмүүс бүгдээр л гай болж байгаа шүү дээ. Яг үнэ хэлгээд тэднээс олж баримжлахаа ихс чинь яаж ийн. Тэгээд ишин шидийн хэрэг зодон гарч ийн. Яаж янз монголчуудаас л бас болов гэж шүү дээ. Энд харалж байгаа өчнөө олон өөр улсын хүмүүс байгаа. Тэгээд яг хөө тэр ч тийм л дээ. Ер нь бол нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэж бодож байна. Тэгээд саяны нөгөө миний яриад сүнч чинь юм бохгүй. Визгүй амьдарч байгаа хүмүүсээс солонгос хүмүүсийг амар давраагаад байхгүй. Энийг л гаргаж ирэх гэж би түрүүнээс шоо амар муухай. одоо тэгээ нэгэнд ирсэн байгаа болохоор яалтаж ил. Бид нар бас тэгээ өөртөөхөө дураараа ажиллахгүй шүү дээ. Яалтчгүй нөгөө яалтчгүй нөгөө визэнд байхгүй юм чинь яалт. Тэр чинь яг хамгийн гол нь хувь хүний сонголт болохоор чи тэр хүмүүс чинь биднийг бодоод өөзөө за харлахгүй шүү гэсэн сонголт Тэгтээ ирэхгүй. Тийм байх хэрэгтэй байхгүй юу? Хүний нийгэмд амьдарч байгаа бол бас бусдыгаа жоохон бодож чаддаг байх хэрэгтэй. Одоо тэр харсан хүмүүсээс ч юм бол солонгосын виз мэзэн гарахгүй байгаа өчнөө мянган хүн бас Монголд байна шүү дээ. Тийм үстэй. Энд чинь улс орны эрх ашиг яригдж байгаа зөвхөн өөрийгөө амиа бодоод өнөөдөр би Монголд турж өгөх гээд нэгээд энд ирээд харлаад иж болохгүй байхгүй. Би бол тэгж боддог. Иймэрхүү юм дээр жоохон хүн мүнийг бодоо сурчаарай манайхаа. Жоохон ичгнүүртэй вэ. Йоо. За стресстэй яах вэ? Стресстэй яах вэ? Би энэ дээр ч амар стресстэй байд юм аа. Бүр амар хэцүү санагдаад байна ш надаа. Дундаа бэрчдэг. Бусд хүмүүст ингээд гай болдгоо бол яг окей явахгүй тэр чинь. Гэтэ бусд хүмүүст гай болоод байгаа байхгүй юу? Үннийг л хэлэх хэрэгтэй байхгүй нэр гай бол чинь яг үнийг хэлэхэд. Одоо тэгтээ нэгэнд ирсэн хүмүүсийг яа. Та нар тэгэл гай болол манай намуунаг шигдааны зөөх жоох ингээд ялгарлан гадарсан Үгүй. Тэрэн дээр бол тэр мөр бол хамаагүй л тэрэн дээр яг би л өөрөө нэг арчаагүй сүлдэл харагдсан байлгүй дээ. Хүн дээрлэгч мэл харагдсан байлгүй. Тэгээд тэгээ яалтай илгээ. Хүний газар тэгэл тэрийг мэдрэл хаан ч утсан нэрээ яг ялгарлан гадруултыг хүн мэдрэх л баг. За. Тэгээ нэг тиймэрхүү. За дараагийнхаа асуулт руу орох уу? Баярлалаа. Өөр хэлэх юм байна уу? Өнцгөө яах вэ? За хэл. Уу яна уушлаарай. Битээр өнцөг амар ихсэн юм шиг байна. Миний өнцгөөс амар ихсэн шиг гэж. Яг миний хувьд бол яг амар сүртэй гадуурхагдсан тохиолдлууд байхгүй ч гэсэн яг олон хүмүүсийн тийм гадуурхагдсан гэсэн комментуудыг сонсч байсан. Тэгээ яг тэр өнцгөөс тэр өнцгөөс нь харахад солонгос уулаас хүний хүн гэдэг утгаар нь хүлээж авах зүйлийг одоо олон түмэн ард иргэдэд өгөөгүй л байсан гэж би ерөөхдөө харж байна. Тэрнээс болоод энэ асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Яг харлсан байлаа, харлаагүй байлаа, дахирдтай байлаа, дахирдтай биш байлаа, гадаад хүн байлаа, гадаад биш хүн байлаа. Тэд нар чинь бүгдээрээ хүн болохоор тэднэрээ зөвхөн хүн шиг хүн гэж хараад үзэх нь энэ улсын нөгөө нэг гадуурхагч байгаа хүмүүсийн тэр асуудал нагаан болов уу гэж харж байна. Тэрнээс л харлж байгаа хүмүүсээс нь болоод ч юм уу эсвэл гадаад хүмүүс их орж ирж байгаас нь болоод гадаад хүмүүс солонгос улсын тэр юунуудын давраалал мавраалал гэдэг үнцгтэр миний хувьд бол эсрэг байр суурьтай байна. Тэгэл ингээд тэгэл өөрөө өөр өөрсдийн хорол тий асуултыг тийм. Дараагийн асуулт нь юу вэ? Гэтэ ингэж бодлоо би гэж. Гэхдээ арай л амар даа. Гэтэ энэ хэсгийг ингээ хасчих жолно шүү дээ угаасаа. Хасчих юм чинь. Зүгээр ярьж явж байгаа ярианд дундаа хаалал ярьчих юм чинь. За дараачих нь. Ингээд гэтээ энэ дарк байх юм бол тэгээ ер нь хүмүүс хүрэж хүмүүс сайхан хараалгуулаад. Дараагийн асуулт нь за халина ёо sorry намн уушчих. Солонгосчууд монголчуудыг одоо хүртэл нүүдэлчин соёлоороо амьдардаг гэж боддог гинэ. Тэр бодол нь ер нь таалагддаггүй юу хоёрт? За тэнэс хэлэв. Таалагддаггүй. Төгсөө. Би ч таалагддаг. Угаасаа хинд яаж таалагддаг. Гэтэ яг уу би бол за таалагддаггүй. Тийм таалагддаггүй тий. Яг уу мэдлэг дутуу байна манай солонгосчуудын бусад орны талаар нөгөө нэг сайхан ирээд ажиллаад
хамаг хар ажлын хийж байгаа тэр улсынхаа талаар мэдлэг нь айгүй дутуу Мэдэрч чадахгүй л дээ угаасаа. Тэр чинь хар ажил хийгээд ирж ингээд хар ажил хийж байгаа хүмүүсийнхаа улс орныг судлаа. Тэр хүмүүс чинь амар баян яг солонгостой зэрэгцээ баян улс байсан бол хизээч энэнийг харан визгүй ингээд ажил хийгээд явахгүй штэ. Эдний цайны яг хариултан дээр чинь би бол судалдаггүй. Би бол ер нь улсуудыг судалдаг хүн ш. Нөгөө нэг төгсөөгч нөгөө хэлчихсэн штэ. Би аян дээрээ л мемар гэдэг үгсийг анх удаа мэдчихсэн гэж. Би бол тэрнээс өмнө бол мемар гэдэг үгсийг мэдчихсэн. Тэрэн дээр дайн тулаан болдог гэдэг тийм улсыг гэдгийг мэдчихсэн болохоор яг тийм би болохоор ер нь Монгол тийм тэр одоо ер нь улсуудын тэр топ зэрэгэлд ороод байгаа улсууд болон тэр дундаж хөгжингөө орн болон хөгжилтэй орн ядуу буруу орнуудын тэр ер нь чагсаалтуудыг ерөөхдөө хараад мэдсэн байгаа болохоор миний хувьд бол за энэ улсын хүн чи ерөнхийдөө нэг ийм улсад амьдарч байгаад ирсэн шүү. Энэ улс чи ийм благ топ орноос ирсэн шүү гэдгийг мэдсэн болохоор яг өөрийнхөө өнцгөөс харахад би уучлаарай одоо би яг тийм ингээ сонирхоод ингээ хардаг хүн болохоор тэр хүмүүсээ жоохон мэдлэг муутай жоохон улс орны талаар мэдлэхгүй болоо гэдэг өнцгөр харж иж магадгүй. Энд дээр бол гэхдээ бүр жоохон хувийн өнцөг бүр аюу их орчлоо. Тий. За төгсөө. Чи яагаад би юу ярих вэ? Дургүй. Яагаад дургүй юм бэ? за би яриа. За төгсөө нэрлээ. Би нэг юу исэн бохгүй юу? Эхний бэлтгэл тахад ментор оюутан билүү? Аха. Намайг нэг юм хоёр солонгос оюутан менторлогдоод гэж. Аха. Тэгээд тэгсэн чинь тэр хоёр оюутан болох надаас юу гэж асуусан бэ гэхээр биштэй Монголд байшин байдгүй. Үгүй гэрт амьдралдаг л гэж бодчих юм шиг байна. Тийм яг хоо Монгол хүмүүс гэр гэж тэргээд яг хоо үнэхээр гэр тэр нүүдэлчин соёл тэр нөгөө нэг химээ мимэн дээр ингээд хоёр хажуудалтаа гэрээ ингээд байцсан нүүдэлтэй гэр л кино санаанд орж тань руу нүж явна мөн. Тэгвэл яг тэгэж санаад тэгэж бодоод ч юм надаас нөгөө нэг яг тиймэрхүү асуултнууд бол яг монгол хүмүүс жоохон эмзэг тусдаг юм шиг байгаа. Яг эмзэг тусах хүмүүстэй эмзэг тусдаг баха. Оо юу ярих чам марчаа. Яа ингээд яг хөгшрөөд мартаад наадлаа. Хөгшрөө чи яг хидтэй бэ? Би насаж юм уу? Яна. Тэгэнгүүт тий аха. Тэгэнгүүт яг надад яг тэд нар яг яагаад амар тэнийг санагддаг гэхлээр шүү дээ. Яг нэг дээр үеийн одоо 19-р зуун ч юм уу. Яа тийм бодлороо бодоод тэгэл бүү байдгүй нисэх онгоцны буудал байдгүй. Тэр гэдэг бүр вау. Тэр бүр бүүм асуулт за надаас үлээдэг асуулт байхгүй болоод бид нар одоо яаж бид нар чинь манах чинь далаад гарцгаа орно штэ. Тэнгүү тэгэл баг нөгөө хитттэйг туулж муулаа нөгөө хойд солонгос шиг бодоод мэдгүй. Тэгэл тиймэрхүү асуулт янгууд яаж тэр ингээд хоёр оюутны заяа манай үеийн охтууд аахгүй юу. Тэнгүү тэр яг өвөө эмээнээр асууж ирсэн бол за тэднийг яг окей зүгээр өнгөрөөч заяа хөөрхийн интернет гэдэг зүйл мэддэггүй ч юм уу. Нөгөө манай нэг юм эмээ өнөр өгдөө шүү дээ. Манай үндэ ээж ч гэсэн юм ухаалаг утсыг бол нэг сайн интернет хөөрхий фэйсбુક ороод мессенжер тэгээ надтай л ингээ холбоо барих гэж за амьдралаа ярьчлаа окей. Тэгвэл тийм өвөө эмнэрийг би ойлгож болж байгаа хгүй. Тэгвэл ийм залуу охтуудыг ч юм уу одоо яг уу эн чинь нөгөө энэ асуулт яна манайх уучлаарай энэ асуулт чинь нөгөө 3 жилийн өмнөх асуулт тахгүй юу. Тэнгүүд одоо 3 жилийн хойд яг намайг солонгост ирснээс хойш харин манайх руу нөгөө овоо солонгос хүмүүс зуулчид ингээд аялаад байгаа болохоор тэгээ тэнт ч ингээд бас бас юу GS тэр байдсан байх гэдгийг тэрнээс ч болоод би амар стресс жила солонгос шиг гэж яг солонгос шиг гэдэг нь бүр амар дургуул надад жоох амар тэнэг санагддаг. Тийм шүү. Надад бас яг тэр онгоцол бүр өстой яг бүүм байсан. Би бүр ингээд хэлэхгүй болчихсон. Яаж солонгос руу ирсэн ингээд одоо нөгөө нисэх онгоцны буудалтай юу гэж асууж байгаа байхгүй надаас. Тийм үү. Би тэгээ өөдөөс нугасаа яг л яг би нэг амар солонгослаг гэл мэлтэйшэл дээ. Гэтэ би нэрээ яг тэгвэл би одоо яаж солонгост ирсэн байх уу гэж хэлсэн би нэрээ шууд гэж хэлсэн. Миний бүр амар дургуур үзсэн байхгүй. Юу хуцаад байгаа юм бэ? Надаас солонгос ш нэг мемар ингээд Монголд
байр байд юм уу? Гэт бид нар нэг байрны тухай Би хичээл тэгтээ үзчихсэн байхгүй хүн юу? тэгтээ амар муухай юм те. Би бол тэгтээ мемар энэ төр бол надаас тэгж байгаа би нэг асуудалгүй байна. Гэхдээ надад мэдгүй бол мэн ямар ч чаавс юм гэж. бас дайн тулаантай нэг бас сонио болсон байгаа шүү дээ. Тийм усын хүн манай Монголыг тэгж бодож байгаа гэж бодохоор надад бүр амар тэнэг Сайн цуглаантай болохоор тэгж бодсон юм шиг. Тэгээд би бүр урдаас нь юу байр отоо нэг хүн нэг байртай нэг чүтээгтэй нэг хувийн соцтой амьдэрдэг төхөө гэж Тэнгүүд нөгөө нэг энэ би нөгөө нэг мемарыг яг энд ирэнгүүт мемар гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгвэл намайг бас тэр нэг солонгос хүн ч юм уу өөр хүн яг сайн намын шиг иш нэг чаавс энэ мемар гэдэг улсаач мэдхгүй юм гэдэг бодол бас бодогдсон л байх та тэгээ. Тэгсэн л ах. Би бас нэрээ мемар гэдэг бас энэ хороо дээр орчин тогтонд гэж мэддэггүй Хоёлын газар зүйн хичээлтэй муу байсан юм аа. Би нэр ер нь хичээл тийм сайн. Хөөе би тэр бол чинь хичээл тийм тийм хамааралтай биш юм Мемар хүмүүсээ. улсаас Зөвхөн ядаж YouTube үгүй, сайн үздэг. газар зүй дээр ядаж мемар гэдэг улс цаа яг энэ дэлхийн бөмбөрцгийн энд байдаг шүү гэж газар зүйн хичээл дээр үл яаж байгаа улсын үл амар заад юм уу? Хүүе Заадаг нөгөө нэг байлуу. улсын нөгөө нэг юутай Тийм, нийслэлтэй заадаг зүг байсан. цээжлүүлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр Тийм. энэ хичээлтэй бас амар бас Тийм л байсан баг та, тий. тийм. Яана уучлаарай. Яна би бүгдийг чигчсэн шүү дээ гэж. би санахгүй байна уу? газар зүйн хичээлний газар зүйн хичээлийн багш маань No. амар Дэрийг яалцсан шүү. амар за өөр юм за шууд гоц дүрг За төгсөөгийн газар зүй жилийн багшийг яриа байлээ. Лаг хүн байсан. Түүхэнд ч их тэр хүн байсан. төгсөгийн дижигтгэр. За Тийм тэгэж бодуулах бол угаасаа ямар ч Монголоо гэсэн сэтгэлтэй хүнд бол угаасаа таалагдахгүй тий. Тэгээ тэгэж асууж байгаа хүмүүс гэсэн айгүй ёс зүг байгаас тий. Амар ингээд очингуудаа танад барилга байдгүй бүх хүмүүс ч ингээд мориор ядгүй. Тэгэхээр ч амар сонин тэнэг байгааз тий. Тэснэ интернет байдаггүй мэдгүй тий харин мэдлэггүй гэж хэлсэн харин тий. Тийм мэдлэггүй тэг мэдлэггүйгээр ингээд нэг тийм Хүнд хүн гайхалтай чинь юм нэг гэж гайхалтай яана. юм шиг тий. Хүн чинь бас тий мэдлэггүйгээс ер нь ичих хэвээр шүү дээ тий. Ичих хэвээр шүү дээ. Непал Тэгтэл гэдэг улсын мэдгүй. Биш Мемар. Мьянмар Непал гэдгийг ч гэсэн мэдтгүйсэн шүү яна уучлаарай. Зүгээр би ямар ч тач нөгөө нэг Африк гэж боддог байсан. тийм тэгэж тийм уус мус гэдэг ядаж мэдгүй хүмүүс чинь зүгээр дугаалах хэрэгтэй байхгүй юу? Тэгтээ жоохон тэнэг яана харин тий. Манайхаа мдэггүй үстэй. Тэнийг за Зүгээр шүү дээ тэний байсан ч болно шүү дээ. Гэтэ яг хүнтэй харьцахтаа ядаж тэр гадаад хүнтэй харьцахтаа тэр улс орны тэр улс орн чинь тийм барилга байдгүй гэдэг асуулт ядаж наад захын Киргиз мэдлэг эсвэл соёлоо сонсчихсан л доо. Киргизстан. Тэг Киргиз хүнтэй нэр нь чихнээсээ таарсан шүү дээ. Хөөе тэр хүмүүс орсоор ярьдаг бах тий. Тийм дээ шүү дээ тий. Гурлаа яг ингээл яриа явуулсан чинь Энд ихтэй ичих биш зүгээр яг би амар уучлалчлаа. Надаас тэнийг асуулт асуусан хүмүүсийг. Яана өөрхийн амьдад үнэхээр л мэдлэггүй юм байна тий. Угаасаа хүн болгоны нэг тийм мэдээлэх шаардлагагүй тий. Би бол тэгж боддог. Хүн болгон заавал тэгж асуух тийм асуулт асуух чинь тэр тухайн хүний ерөөхдөө ёс зүй байгаа байхгүй юу? Тэр ингээд процесс байгаа байхгүй юу? Одоо ингээд тэрнээс шүү дээ. Өнөөдөр чи мэдэхгүй байж болно шүү дээ. Чамаас асуугаад асуучааж мэдэж бас болно шүү дээ. Тэр чинь тэгэхээр заавал тийм нэг ёс зүй чинь зүгээр л хөөрхий 10 жилдээ наад чиглээ. Тийм. Яарна. Наад чиглээ. Доор шигэлэл намуунаа битэр шигэлмэж Ерөн шүү. Нэр амар уучлалчлаа би бүр. Жилийн дорж дургуурээд. Биш баг ингээд нөгөө нэг энийг хийж байхаа уцтай өөртөө баг иддэгрээд ухаарад байгаа маа. Өөртөө ухааруул юм шиг. Нараа ёс зүй гэдэг дээр би айгүй ярмаар байна. Би ярмаар байна. Миний мөн ингээд барилгагүй тий мориор явдаг гэдэг чи ерөөхдөө машингүй гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг штэ тий доромжилж тэгж асууж байгаа албаар асууж байгаа хүн байгаа эсвэл үнэхээр доромжилж асууж байгаа аахгүй юу? Доромжилж асууж байгаа хүмүүс чинь үнэхээр ёс зүг байгаа зү дээ. Тийм штэ. Үнэхээр мэдсэн хэрнээ тэгж асууж байвал тэр бол асууж байгаа. Дэлхийн одоо 21-р зуунд амьдарч байхад нөгөө нэг бүр Африктэйг урц мурцандаа амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ухаалаг утас барьж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол барьж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Асуугаад өгөрөө манайхаа. Тэрийг ч ингээд мэдж байгаа юм байж тэгж асууж ийн гэдэг чинь тэр чинь ёс зүй Аа. Тэр асууж байгаа хүмүүс хүмүүс юм байна. үгүй тэр асууж байгаа хүмүүс мэдхгүй байл яах вэ? Тэр албаар ингээд чамаг Монгол шүү чи Монгол тэгээ таниад
тэг Манай гэртэл улс- амьдарсаар байна манай уу? улс тийм Та нараас илүү дээр шүү. шүү. Тийм, Тийм тийм. гэдгээ илэрхийлж байгаа. жаа тийм тэр нь ёс зүгүү хандлага Тийм тэр аваад тохиолдолд бол Тэр үнэхээр яг тийм. яаж мэдхий ёс зүй? Тэр хүн үнэхээр мэддэг ч юм уу мэддэг. хүний одоо нөгөө нэг бид нар эмэгтэй хүний зүүн совин гэхээс илүү хүний зүүн совин гэж байдаг шүү дээ. Энэ нэг тавлаад байна уу эсвэл жинхнээсээ асуугаад За би байна уу? дуугаалаа. Мэдрэгддэг шүү дээ тэр чинь. Тийм үстэй. Мэдрэгддэг Тийм, үстэй хүн мэдрэгддэг, тавлаад байна уу? мэдрэгддэг, Зүгээр тийм. асуугаад байна уу гэдэг чинь тийм ёжлоод байна уу? тийм Өрөөг унш гэж байгаа шүү дээ минь. За. тийм өрөөг унш. Өрөөг уншаад сурчих. Тэгвэл тэрийг мэдэрнэ. Тэгээ ядаж тухайн орой олимпиад орж байгаа бол тэгээ олимпийн мэдээлэл яасан ийсэн төлөх мөл. Oh my god уушлаараа би олимпиад Йоо. үзсэн. Олимпиад үздэг хүн байд юм уу? Яна би олимпийн нэг хит хитэн төрлүүдийг зүгээр төрөл тэрнээс бүгднийг л үздэг. тий сонирхвол үзэн сонирхгүй бол үзэхгүй. Олимпийн нөгөө нэг амар гоё усан сэлтийн талаар царайлаг тамирчдаг шүү дээ. Балер зорилго нь ямар муу. Гой залуу харах гэж үздэг байхгүй юу? Болж байна. Би бас би болохоор би олимпи яг ямар төрлөг үзсэн юм лээ. Oh my god мэдгүй би хамгийн сүүлд хийцээ олимпи үзснээ санахгүй шүү. Яна уушлаа. Нэр олимпи баг 4 жил нэг удаа л юм чи сүүлийн олимпиад үзээл үү. Сүүлийн олимпи хаана болоод байлаа? Франс туссан. Парис тасан. Тэгвэл би 24 оны олимпиг бүр огт үзээгүй байна. Угаасаа 24 он миний хувьд амар дөгтөө жилээсэн. Тийм энд Энэ бол тэгвэл эцсийн дүгнэлт бол мэдлэгээс шалтгаалсан юм байна гэж. жоох юм үзэж харъя да. Энэ бол нөгөө нэг зөв буруу гэдэг юм байхгүй. Харин зүгээр миний л үнцөө. Бид гурийн энийг нэрийг хэлье. Бид гурийн л үнцөө, бид гурийн л дүгнэлт тийм. Тэгэхээр ер нь бол энэ хороод л хийдэг хоёр үзүүртэй зөв буруу. Тэгээ Тэгээ үзүүр гэдэг нь амар эвгүй юм те. хоёр нүүртэй гэж. Нүүрөөс жоохон Тийм хоёр талтай наад чинь. За дараачих нь уншаарай. За би дараачих нь уншчих уу? За уншаа. За дараачих нь юу юм? Ингээд дууссан юм шиг дараачих нь унших уу гэсний дараа. Амар унших гэдсэн. Одоо Одоо нөгөө нэг нэг уншсан байгаа. За хамгийн сүүлчийн асуулт шүү зэ хоёроо. за За энэ ингэсэн байна. Солонгост мөнгө олох хэлбэр үү? Тийм үгүй. За би шууд өөрөө ингээд за хариулт тийм юм уу үгүй юм уу хэлээд бодит үннийг хэл өөрийнхөө окей хэзэж үгүй. За ер нь үгүй. Ер нь цаашдаа үгүй байсаар авах болно гэдэг. Угаасаа хийх хөдөлмөр эрхлэх бол угаасаа хэлбэр биш. Аа. Намна. Үгүй штэ хэлбэр биш уу. Яг хуу хэлбэр хүмүүстэй хэлбэр гэдэг бах надад бол ерөөсөө хэлбэр биш байдаг. Яг үнийг хэлгээд. Яг хуу харьцуулаад үзэх юм бол өөрийнхөө улстай харьцуулаад үзэх юм бол Харьцуулах ямар ч шаардлага тийм. байхгүй штэ яг үнийг Үгүй. хэлт юм сте. харьцуулах юм бол хэлбэр санагдах хүн байгаа шүү дээ. Монгол үү? улстайгаа харьцуулах юм бол хэлбэр санагдах хүмүүс байгаа шүү дээ. Илүү хэцүү байдлаар болоод байгаа юм. Үгүй болоо нэрээ. санагддаг болол энд ирэл харлаад штэ. Хэлбэр Тийм. санагддаг болол. Харьцуулаад Мэдхгүй ирж байгаа штэ. Мэдхгүй ирж байгаа штэ анхандаа. Үгүй тэр хүмүүс чинь мэддэж ирж байгаа штэ. Тэгээд арай тийм боломжтой мөнгөний арай тэгээ энд хэлбэр ирээд- авч байгаа болоод харлаад буцаж их орнолоогоо явахгүй шүү дээ. Би тэгтээ ингэж бодоод байгаа штэ. Тэгэхээр одоо юу гэх юм энд байгаа монголчууд нөгөө нэг Солонгост ер нь бол амар мөнгө хураах боломжтой. Одоо наад цхан дэлхийд саяхан мэдээгээр гарсан мэт нэг багш ихч те Солонгос би ингээ хэдхэн сар ажиллаад хэдэн 10 сар ажиллаад 10 сая гэсэн юу гэсэн бэ? Миний ой тоонд байхгүй тоомоог хэлж мэлээд тэгэл нэг тиймэрхүү мэдээллийг өгөөд байгаа болохоор худлаа мэдээлэл штэ яг үнийг хэлгээд би бол тэрийг худлаа л гэж бодож байна. Ихч зүгээр нөгөө те ихч жоохон хийдсэн баха. Ингээд байхгүй яана. Уушлаараа тэр ихчиг таньдаггүй амтан сонсч ивэл уушлаараа тэр заяа. хичээс нэг зардал нь байхгүй байсан байхгүй юу? Айл дээр Харин ер нь бол тийм шүү дээ тий. айлаа Байхгүй байсан байж магадгүй тий. Тийм байсан болохоор Тий ямар ч тач нэг тиймэрхүү мэдээллүүд мэрсэр яваад тэнгүүд тэрийг бодоод манайхан ирч тийм санагдаад шүү дээ. Тэгээд ирцэн одоо нэг юу гэх юм мөнгө хураана гэд бодоод ирцэн хураах хангалттай боломжтой гэд ирцэн. Тэгээ ирээд харалцсан. Тэгсэн чи яг үн байдал дээр үгүй байсан. Тэгээд нэгэнд харалцсан юм чинь буцаад явах боломж байхгүй. Тэгээд тэр чигээрээ үлдчихсэн юм санагдаад шүү дээ. Миний хувьд бол за нэг сар ажиллаад үзлээ. Тэгээ болоод мөнгө хураах боломжтой болоод за цаашдаа харалчий гэдэг сонголтыг өөртөө хийж байгаа гэж бодож байна. 3 сарын эрэхтэй аялын визээр ирлээ. Нэг сарын ажиллаад үзчихлээ. Тэнгүүтэл нь тэр хүн чинь энд үлдэх буцаад Монгол руугаа явах гэсэн сонголт байгаа шүү дээ. Тэрэн дээр энэ юм шиг санагдаад визийнхаа байна. эрхийг дуусгаас өмнө тэр сонголт байгаа шүү дээ. Тэгээд Монгол руугаа явахгүй байна, үргэлжлүүлээд харлаад байна гэдэг чинь за боломжтой юм байна гэдэг бодол санаа өөрт нь байгаа болохоор арай Монголыг бодвол хэлбэр арай их мөнгө олох боломжтой юм байна.
гэж бодоод л үлдэж байгаа. Наадхан дээр чинь нэг юм point энэ заяа надаа. За би ястаа. Нааша ирэхийн тулд шүү дээ амар их мөнгө зарцуулж байгаа шүү дээ яг үнэ хэлгээд. Үр зээл тавил. Тий үр зээл тавьж байгаа. Тэгээд 3 сарын хугацаанд үр зээлээ дарж чадахгүй тэрийгээ дарах гад тэр чигээрээ харлцдаг юм санагдаад байхгүй надад. За би яг энэ марлагийн ярьсан point дээр шүү дээ. Энэ ийм нэг юу вэ? Монголтойгоо харьцуулах юм бол хэлбэр واخгүй юу? Монгол илүү хар ажил хийж байгаа юм шүү. Монгол хар ажил хийсэн ч гэсэн Цагтаа дуустдаг. тийм цагтаа дуусна арай цалин 2.5 дахин үржигжилж орж ирнэ. Гэхдээ шүү дээ хамгийн гол нь энд ажиллаж байгаа гэж бодох хэрэгтэй байхгүй. Чи энд хоол хүнс аваад энд байрны мөнгө төлөөд тэгж амьдарч байгаа гэж бодох хэрэгтэй. Тэгээ харин тэгсэн ч гэсэн хүмүүс энд ажиллаад тэнд Монголдоо байр сав аваад машин тэрэг аваад байгаа байхгүй юу? Юмудаа бэлдээд байгаа байхгүй. Яаж тэгээд Тэгэхээр биш үү те. Солонгос улс чинь цалинтайгаа харьцуулахад хүнс нь арай хямдхан шүү дээ. Ер нь бол Монгол улс бол шүү дээ те. Тэгээ одоо манайхан болцсон шүү. Өдрийн цалингаараа болоод байгаа ш. өдрийн цалингаараа 60,000 доллар нэг 4 юм аана сте. Энд 60,000 вон бол бас хөөрхөн 5 оны хүнс авчдаг. Тийм тэр бол тийм лээ нэрээ. Тийм болохоор ч бас арай хэлбэр санагдах хүний одоо сэтгэл арай өгөөчтэй санагдах нь бол гэж за нүн кофен дээр л бодоод үзэхэд нэр тийм байна те. Ядаа цалингийнхаа бүр нэг хэдэн хувь юм бэ? За би маттай маш уушлаараа. Ямар ч тач цалингийнхаа өдрийн цалингийнхаа бүр ингээд үнэхээр жоохон хэмжээнд копигоо аваад удаж байхгүй. Монголд бол үгүй мөлий. Тэгвэл би яагаад нөгөө хэлбэр биш үү гэхээр шүү дээ. Оюутан хүмүүсийн хувьд л хэлбэр биш. Тийм оюутан хүмүүс үнэхээр нөгөө нэг солонгос биш дээ. Тэгээ ганцаараа бол ялангуяа. Тийм солонгос нөгөө нэг юу сургалтын зардал өндөр. Зардал өндөр. Сургуулаасаа хамаарат. Тийм сургуулаасаа хамаарат. Гэтэ ер нь өндөр. Тийм. Ер нь л өндөр. Тэнгүүтээ хажуугаас нь бид эд чинь нөгөө нэг яг энэ харын виз хүмүүсийн бодвол утасны даатгаал, эрүүл мэндийн даатгаал, тэгэл тог газ байр гээл явчихж байгаа шүү дээ. Йоо тэнгүүд бидний яг харж байгаа үнцгэл хэлбэр шихгүй. Визгүй хүмүүс Монголд байгаа хүмүүсийг уриалдаг. Харын гэж байгаа надаа муу гайваа нөгөө визгүй хүмүүс Монголд байгаа хүмүүсийг ингээл амар уриалал бид нарстай энд алж талж ийн гэдэг аахгүй. Тэнгүүд тэр хүмүүсийн зүгээр төлж байгаа гарч байгаа зардал нь гэх юм бол байрны мөнгө л гарч байгаа аахгүй. Яг байрны мөнгө баг заримаас нь гарах уугүй те. Байрлаж ажилтдаг бол гарах. Тийм байрлаад ажилчдаг заяа. Тэрний давуу тал. Тэнгүүд бид нар чинь ингээл нөгөө оюутан учраас байрлаж ажиллах гэдэг зүйл боломжгүй. 7 хоногийн нэг өдөр 2 өдөр хичээлдээ тэнгүүдээ дээрээс байрладаг хүмүүс байдаг л та. Гэхдээ ер нь бол даатгал төлж байна. Хамгийн гол нь бид нар даатгал. Тэнгүүд нөгөө бид эд чинь бас нөгөө нэг юу аахгүй юу? Нөгөө хайг гэдэг зүйл бас амар чухалдаг. Энд хайг. Хаяг тийм. Тэгэхээр чинь яалтчихгүй. Тэгэхээр оюутан яг оюутан хүмүүсийн хувьд бол жоох хэцүү. Тэгээ бас нөгөө оюутан хүмүүс ингээд манай нөгөө нэг одоо юу гэх хамаатан садан ч юм уу ингээд оюутан гэдгийг маань ойлгохгүй мөнгө их олж ийн үү? Айгүй хэцүү. За тэгэхээр бидний хувьд бол мөнгө ерөөсөө олдгоо байх шүү. Тийм тэгээ надад бас нэг хэлмээр юм байна. Одоо оюутан болж ирж байгаа Монгол оюутнууд бол маш их байна. Тэднийг аав ээжүүд нь болохоор нэг дарамтлагдаг юм байна. Чи наанаа ажиллаад сургалтын төлбөрөөр олоод өөрсдийнхөө амьдрах зардлыг олоод наанаа ажиллаад амьдрах гэдэг. Тэгээ дахиад дарамт юм шиг байна тийм. Тэгээ мөнгө явуул гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол яг хэлний бэлтгэлээр эхлээд ирээд ямар ч юм бол ажиллах тийм боломж бол ер нь байхгүй. Ажилтдаг хүмүүс байдаг л да. Гэхдээ ер нь бол хэцүү байгаа тийм. Үнэхээр хэцүү. Нэг бол хичээлээ орхигдуулна. Эсвэл ажил хийхгүйгээр аав ээжээс аваад амьдрах гэдэг хоёр л сонголт байгаа. Тийм ер нь шүү дээ. Тэр нь тэгээ айгүй хохиролтой. Хичээлээ хаягдуулчаар дахиад нөгөөний сургалтын төлбөр нь дахиж нөгөө тэр тийм сунгагдаал тэр левелдээ дахиж суух хэрэгтэй болдог. Тэгээд тэр гарч байгаа зардал нь илүү их болчихж байгаа байхгүй юу? Тийм болохоор хэрвээ энэ хүү подкастын минь их хүн сонсохгүй байсан ч гэсэн сонсож байгаа гэдэг хүмүүс байх юм бол хүүхдүүдээ Солонгос руу явуулахдаа тийм дарамтыг битүү үүсэл гэж би хүсэж тэр үгийг хэлмээр байна. Ер нь бол хэлний бэлтгэлтэй байхдаа ялангуяа бол ажил хийх бол маш хэцүү. Тэр тийм шүү яалтчгүй. Хэлний бэлтгэл энэ төрд бол ажил хийдэг амар хэцүү шүү дээ. Тэнгүүд юу юм шиг санагдчих надад бас. Одоогийн би л гэхэд би тэгтээ Монгол тахтаа нэг амар сонсож байгаагүй л дээ. Одоо түрүүн нөгөө нэг хэдэл ярьсан шүү дээ. Нааш ирэхийнхаа өмнө ингээл нөгөө нэг солонгос дох групп мөрөт нэгтэй. Би яг үнийг хэлэхэд тийм юм замд нэгдэг байхгүй юу? Жохон залхуу болохоор л тэгсэн юм шиг байна. Тэгээд энд ирээд ирснийхаа дараа болохоор одоо юу гэх энд амьдардаг хүмүүсийн подкастыг сонслоо тий контентуудыг үзлээ. Тэгээд тэгэнгүүт би ингээд ажиллангаа мундаг хүмүүс байна. Ажиллангаа тэгэнгүүтээ хичээлээ бас зэрэг авч яваад мундаг сургуульд ороод тэр сургууль мургуулаад өгсөн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгтээ тэр чинь шүү дээ тий 10 хүнд нэг байна уу? Бараг 20 хүнд нэг байна уу л байхгүй юу. Хүн болгон бас тэр ачааллыг даах боломжгүй гэдгийг бас амар ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа ш надаа.
Ер нь бол хэцүү гэдэг үгийг амаар хэлэхээр ер нь бол хүнд мэдрэгдэхгүй л. Өөрөө ирээ зовоод үс эсвэл заяа. Би ирээ мэдэрч. Бас нэр ингээд хоёроос нэг юм асууж энэ хувийн асуулч юу. Солонгос гэдэг монголчуудын групп дээр та нар битгий ингээд ажил хийхдээ рил пост дээр битгий хийгээд байгаа ч энэ чи өста бусдтайгаа болоод штэ тий. Энэ тал дээр юу гэж бодож байна? Мэдхгүй би нөгөө гайгийг мэдрээгүй байгаа болохоор яаж гай болоод байгааг нь сайн мэдэхгүй л юм. Тийм гай болохын үед бол гай болтгүй л ах гэж харсан. Би тийм комментуудыг харсан чинь бас хэцүү юм байна да гэж бас харсан шүү. Тэгээ за нөгөөний жоохон болгоомжгүй л манайхаар рилийг даамшиглаа ажиллаж байгаа газрын газрыг харуулах ч юм уу, саамжлах газрыг харуулах ч юм уу. Тэр мөрөн дээр жоохон болгоомжтойгоор бас рилигээд тийгээд явах юм бол бас арай гайгүй асуудал нь шийдэгдэж магадгүй юм. Тийм тэрнээс л бас комедид айгу зэрлэг хэлнэ шүү дээ. Тийм нөхөө нэг гай болоод байна. Тэгэнгүүтээ яг хүн болгон л ажил хийдээ өөртөө ажил хийж байгаа гайхуулаад байгаа юм буу яагаад байгаа юм. Яг тэрэн дээр л надад ихтэй нэг жоохон бас манайхан ингээ нэгнийгээ сайн явахад амар дургу байгаад байгаа юм шиг мэдрэмж бас жоохон төрөл өөрөө бас рил хийчмээр байгаа. Тэр төрүүлээд хийцэн байгаа. Рил хийчих чадахгүй байна. Тэгээ рилийг хийж чадахгүй тэр төрүүлээд хийцэн байна. Тэгэнгүүт нэг ганцаараа зовоод байгаа юм шиг чи рил мэл хийгээд. Гэтэ би бас тэгж бодох үе бэдэж шүү. Хаяа өөр ингээл амар ажилламаар л амар ядарч мадарч үе те. Тэнд нэг гар рил хийцэн дээ. Ингээд амьдралын төлөө хичээж юм чинь чи ганцаараа байгаа шүү дээ. Бус нь бүгд. Тэгээ надад бүгдээрээ гэж. Бас наа чинь хоёр өнцгтэй аа. Угаасаа өнцөггүй юм аа. Тийм өнцөггүй юм алга. Солонгос ирээл бүгд л ингээл хар ажил хийгээл зовоолын гэдэг юмыг хүчдэг заяа. Тэмүүдэс зовхгүйгээрээс мөнгө олж байгаа хүмүүс биш үү? Тийм шүү дээ. Бүр амар гоё мөнгө олж байгаа. Рил мэл хийхгүй те ингээд. Чимээгүй нууцхан чимээгүй нууц. Ер нь жаргалаа нууцхан идэл гэж байгаа шүү дээ. Уухай амиа. Манай монголчууд нөгөө нэг амар ацаархуу болохоор наа өгчин аш ирсэн юм шиг гэдэг байхгүй. Мэдгээ тэр мэрийг бол мэдхгүй яваад. Цагаан илламаа. Тийм цагаан илам гэж бид шүү дээ. Цагаан илам дээр байдаг гэсэн. Тийм худлаа ухаан илгээл хийдэж шүү дээ би тэгэл. Яалтчгүй нөгөө Монгол төрж, Монголд өсөж, Монгол ухаанаар нөгөө нэг амьдрсан Монгол ээжийн сүүх. Тийм Украин сүүх гэсэн байгаа шүү. Би би ч гэсэн айгүй ховдөг гэсэн юм шиг лээ. Цадахгүй чи бүр нэмэлтээр юм аа. Би бүр нэмэлт шүү дээ. Үнэний сүүл зоолттой. Яалч нөлөөлөд юм тэр тэгтээ нэг Монгол үнэний сүүл юу нөлөөлсөн юм бэ? Тэг чи одоо ууд шүү дээ тий. Би одоо нэг амар сүүл. Би одоо солонгос үнэний сүүл ууж байна. Ямар байна? Солонгос үнэний сүү болж гин үү? Үгүй би бүр нөгөө солонгос үнэний сүүл бүр солонгос гахааны сууж байгаа юм байна. Гахаа суу юм. Тэр яг гахаа сүү биш. Тэр яг жигнээс гахаа сүү юм. Тэр чинь зүгээр provide гэсэн шүү дээ. Ашигтай бактери гэдэг шүү. Мэдгүй л уугацсан юм л. Би тэгтээ мэдгүй хэрэг. Уус гахаа саагаад мэдхийн гахаа саагаад гэж бодсон. Ашигтай уугацсан юм шүү. Үй тэгтээ гахаа саад юм уу? Гахаа саад юм уу? Би ч амьдралаас юу гахааг саад юм уу? Би манайха хэлээрээ. Гахаа саад юм уу? Мэдгүй харж байгаа юм биш нэрээ. Яа нэг бүх юм нэг юм 2 дугаар утгаараа хэлдэг. Гахааны зурцгийг юу гэдэг юм? Тоорой. Тийш дээ. Oh my god. Яа нөөшлөө. Тийш намна. Ингээл хичээлтэй муу гэдэг нь харагдаж байгаа сте. Зас. Гайгүй шүү. Яна энэ одоо нэг 3 тэний юм саачаа тэнийт шиг юм. За. Дараагийнх нь юу лээ? Дараагийн студент байсан лээ. Дууссан. Окей. За ингээл дууслаа да дууслаа. Ер нь бол олон өнцгөл 2 цаг ирсэн юм уу? Яа, ямар ирж байгаа юм уу? Би тэгтээ яг үнийг хэлэхэд дахиад бичи ухааны юм дотор бодоо үйжсэн. Харин 2 цаг ирж байгаа бол хангалттай. Дахиад эхнээс нь бичи да энэ төр ухааны юм бодож байгаа байхгүй. Яагаад? Зүгээр л мэдгүй. Дотроо тийм нууцхан бодол орж ирж. Өнөөдөр нэг дүгнэл хэлчих үү? Юугийн дүгнэл хий? Дүгнээд дах шаардлага байхгүй хоо. Өнөөдөр бидний бодол угаасаа юм байлаа. Тийм. Өнөөдрийн бидний бодлыг та нар сонслоо. Хаалтаа л хийчихлээ гэдэг. За чи хаалтаа хий. Гэтэ надад хаалт хийх үг болтохгүй гэх. Энэ бол тэгэл яг бидний тэмцэг биднэрт санал нэгж байгаа, бид нар хоорондоо санал нэгж байгаа ч юм байла, би нээсэргүүцсэн юм байла. Тэгээ тэр хог хаашаа уралцсан бол уучлаарай. Тийм.
жоохон хэрүүлэн чанартай байсан ч юм байла. Тэгээд та нар ч гэсэн бид нартай нэгтгэж байгаа өнцөг ч гэсэн байгаа, нөгөө талаар эсэргээрээ бодож байгаа ч гэсэн өнцөг байгаа. Тэгээ энийгээ бас дахин хэлж сануулъя гэж бодлоо. Тэгээд энэ хүү подкаста дуусгах уу? Энэ хүртэл ингээд бид гурийн яриаг сонсон баярлалаа. Тийм. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Өнгөрүүлэх хүмүүс нь Шүн сонсож үл яа. шүн сонсч юу тэгээ шүнийг сайхан өнгөрүүлээрэ. Шүнийг сайхан өнгөрүүлж. За. Тэгээд хэдүүлээ зүр баяртай гэдээ дуусаа биш үү? Тэгээд зүгээр баяртай. Баяртай.